За тодорхой харилцагын ээлж дугаараа та бүхэндээ хүрж байна. За энэ удаагийн дугаартаа Монгол Улсын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Од Үйр оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг сайн байна. За тэгэхээр манай улсын хувьд Төв Азийн улс орнуудыг харилцаан дээр гол анхаарлаа хандуулж байгаа. За үүний нэг бол мэдээж Туркменстан улсад Монгол Улсын ерөнхийлөгч бол айлчилсан ба энэ бол дипломат харилцаа тогтоосноос хойш анхны айлчлал байсан. Энэ айлчлалын бас гол үр дүнгууд ер нь юу байсан? Бас олон баримтчгүүдээс гар үсэг зорсон байгаа шүү дээ. Тийм, Монгол Улсын ерөнхийлөгч Туркменстан улсад хийсэн айлчлалын үеэр бол бас одоо манай хоёр улсын харилцааны одоо гол үндэс суурийг тавьсан ийм 10-аад баримтчгууд гаргаж зурсан шүү дээ. Энэхүү баримтчгууд нь бол дандаа одоо мал аж ахуйн салбарт, хөдөө аж ахуйн салбарт, бизнес эдийн засгийн салбарт, соёлын салбарт гээд хамтарч ажиллах тухай суур баримтчгуудыг бол тухайд байгуулсан. Нийтдээ 10-аад баримт байгуулснаас гаднаас хамтарсан тунхаглал гаргаж ирсэн. Тэгэхээр энэхүү баримт бичгүүдийн хүрээнд одоо жил хүрэх хугацаанд Монгол Улсын засгийн газар, гадаад харилцааны яам, Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар идэвхтэй ажиллаж мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө бол гаргаж ажилласны үндсэн дээр бол маш их ажлууд хийгдсэн байна. Мэдээж бид одоо энэ Туркменстан улсын ерөнхийлөгч манай улсад ажиллаж байгаатай холбогдуулаад бас өнгөрсөн онд одоо хийсэн манай улсын ерөнхийлөгчийн айлчлалын одоо үр дүн ажлын одоо тухайн үед ярилцаж тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг гаргаж байгаа. Тэгээ нийт одоо бидний төлөвлөж тооцоолсон ажлуудын 85% нь бол хэрэгжсэн байна. Одоо жишээлбэл Монгол улсын улсын хурал болон Туркменстан улсын одоо парламент болон Межлист бол одоо хоёр улсын парламентын найрамдлын бүлгийг байгуулна гэсэн энэ маань байгуулагдсан байна. Мал аж ахуй чиглэлээр бол хамтарч ажиллах хоёр улсын хамтарсан хороо байгуулна гэсэн энийгээ байгуулсан байна. За мөн үнээс гадна автотерийн хамтарсан хороог ч гэсэн манай улс болон Туркменстан улстай байгуулсан. Туркменстан улс бол өөрөө харьцангуй одоо бас тийм хаалттай орн байсан хэдий ч энэ хугацаанд өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд бол өөрийнхөө дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлээд өөрөө бол Төв Азид Ази Европыг холбосон юм дамжин өнгөрөх одоо мундаг орн болно гэдэг юм төлөвлөгөө гаргасны үндсэн дээр маш олон дэд бүтцийн төслүүдээ бол хийж дуусгасны үндсэн дээр одоо улс орнуудтай энэ одоо тээврийн автотээврийн харилцааны хэлцээрүүдэд байгуулж за манай улстай ч гэсэн бас одоо энэ Бүсба зам санаачлагын хүрээнд одоо Монгол манай улсын транзит Монгол хөтөлбөрийн хүрээнд энэ замуудыг холбож хоорондоос тээвэр логистикийн асуудлаар одоо идэвхтэй хамтарч ажиллая. Бараа бүтээгдэхүүнээ ч гэсэн бас солилцъя. За манай улсаас гарах бараа бүтээгдэхүүнийг ч гэсэн Туркменстан улсаар дамжуул цаашаа бас Төв Азийн улс орнууд болон одоо Европын улс орнууд руу бас дамжуулъя гэдэг энэ чиглэлээр бол ярилцж ирсэн. Энэний дагуу бол бас автотээврийн хамтарсан хороо байгуулагдлаа. За хөдөө аж ахуйн хамтарсан хороо, мал эмнэлэг, мал аж ахуйн хамтарсан хороо ч гэсэн байгуулагдсан. Энэ өөрөө чухал ач холбогдолтой. Энэ салбар болгон дээр байгуулагдсан гэрээ хэлцээрийг хэрэгжүүлэхэд энэ хамтарсан хороод бол одоо шууд хоорондоо харилцаад явах ийм өндөр ач холбогдолтой. Тэгэхээр энэ улстай хамтарч ажиллах энэ хороонуудаа байгуулад авч байгаа юм бас тийм өндөр ач холбогдолтой. Тэгэхээр манай одоо ерөнхийлөгчийн хийсэн айлчлалын мөрөөр хийх ажлын төлөвлөгөөнд бол нийтдээ 19 зүйлийг заасан юм төлөвлөгөө гаргаж батлаад энэнийхээ дагуу ажилласны өрөөнд бол одоо нийт 85.3% нь хэрэгжсэн байна. Тэгэхээр энэхүү айлчлалын одоо үр дүн их тийм үр өгөөжтэй гарч ийнэ гэсэн үг л дээ. Тэгээ айлчлал болгоны үеэр ярьж хэлэлцэж байгуулдаг гэрээ хэлцээрүүд эргээд ард иргэдтэй ашигтай байх хэвээр энэ салбаруудаа үр өгөөж өгч явах хэвээр. Тэгэхээр энэ ажил бол одоо нэгэн жилийн дотор энэ олон ажил хийгдсэн нь бол манай улсын хоёр улсын хооронд харилцан хамтын ажиллагааны гол салбараа тодорхойлцсон. Энэ салбаруудынх нь дотор одоо яг ажлыг хийх хороодоо байгуулад авч байна гэсэн. Тэгэхээр энэ бол өөрөө их тийм өндөр ач холбогдолтой. Үүнээс гадна бол бас Туркменстан улсад айлчлахдаа бид нар чинь нөгөө цагаан алт хөдөлгөөнийхөө хүрээнд энэ оюун сүлжмэл бүтээгдэхүүнээ ноос ноолгон бүтээгдэхүүнээ бас Туркменстан улсын өөрийнх нь цагаан алт гэж шилэгддэг одоо хөвөн тийм ээ даваа оюун сүлжмэл бүтээгдэхүүнүүдийг одоо үйлдвэрлэхээр их тийм өндөр технологиг бас эзэмшсэн олон жилийн өмнөөс одоо ялангуяа даваа үйлдвэрлэх юм сүлжмэл оюун сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь үйлдвэр нь аж үйлдвэр их бас хөгжсөн байдаг учраас энийг одоо Туркменстан улсын үндэсний хөгжлийн хөтөлбөр манай улсын цагаан алт хөтөлбөртэй уялдуулаад яг энэ салбарт хамтарсан одоо үйлдвэр хамтарсан хөрөнгө оруулалттай энэ аж ахуйн нэгжүүдийг байгуулж энэ чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцсон. Тэгээ энэний ажил ч гэсэн бас одоо явахаар байна гэж бид нар харж байгаа. Тийм. Ерөнхийд айлчлалын тас хэлж байгаа үр дүн бол нэлээд өндөр байна. За эргээд нөгөө жилийн хугацаанд буцаад нөгөө хариу айлчлал хийж байгаа энэ ингээ манай улсын хувьд нөгөө гадаад харилцааны түвшин шиг тийм үү нэлээд тийм тодорхой хоёр улсын харилцааны түвшинд шат ахиулах хэмжээний ийм асуудал бас гарч иж байгаа болов уу гэдэг нь юм бас. Тийм. Тэгэхээр ер нь олон улсын харилцаанд энэ гадаад харилцааны чиглэлээр хийж байгаа ажлуудын хүрээнд ер нь олон улсын хэмжээнд ч гэсэн энэ альва улсын төрийн тэргүүнээр харилцан айлчлал хийнэ гэдэг бол их юм өндөр ач холбогдолтой. Харилцааны чинь одоо бүхэл төвшөнд ярилцчихэж
одоо маш олон жил бэлтгэж ирсэн 3 жил бэлтгэж ирсэн 3 хоногийн айлчлал хийгддэг шүү дээ. Гэхдээ айлчлал нь бол одоо олон янзын юм төвшөнтэй. Тэн дотроо бол төрийн айлчлал, төрийн тэргүүний төрийн айлчлал гэдэг бол өөрөө хамгийн өндөр түвшинтэй хийгддэг. Тэгэхээр энэ нь өөрөө Туркменистанаас болон Монгол улсын хооронд нэгэн жилийн дотор ингэж харилцан ажил хийгдэж байна гэдэг нь бол олон улсын хэмжээнд юуг илэрхийлдэг вэ гэхээр зэрэг энэ хоёр улс хоорондоо бие биендээ одоо дээд хэмжээнд итгэлцэж харилцан бие биентэйгээ одоо хамтарч ажиллах, харилцан ашигтай гормын дагуу ажиллах энэ хүсэл эрмэлзэл нь дээд зэгтээ хүрсэн байгаа учраас одоо ерөнхийлөгч нар нь айлчлалаараа энийг илэрхийлж ирж одоо гэрээ хэлцэрт гарч зурдаг. Тэгэхээр Туркменистан улсад манай улсын ерөнхийлөгч айлчлаад 1 жил болоогүй байхад одоо Туркменистан улсын ерөнхийлөгч Сердар Бердимухамедов манай улсад төрийн айлчлал хийхээр одоо ирж гин гэдэг бол өөрөө энэ ийм чухал илэрхийлэл болж байгаа. Энэ юу гэсэн үг вэ? Туркменистан улс манай улстай нэн ойрхон итгэлцэж тийм ээ харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байна гэсэн. За энийгээ ч илэрхийлж одоо айлчлалын үеэр бол маш олон баримтчгууд гарын ус зурхаар харилцан тохиролцоод явж байна. Мэдээж дипломат харилцаанд бол одоо бас маш их хилцээ хийгдэж энэ салбар болгоны хилцээ хийгдэж ярилцаж ойлголцож тийм ээ зарим газраа бас одоо өөрчлөлтүүд оруулж иж энэ хилцээрүүд одоо хийгддэг шүү дээ. Тэгэхээр одоогийн байдлаар бол нэг 8 баримтчгт бол гарын ус зурхаар төлөвлөгдсөн байна. Шинжлэх ухааны актем хоорондын хилцээр байгуулагдахаар байна. Соёл урлагийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулах, харилцан одоо уран бүтээлчд болон одоо чадвараа бас солилцож хуваалцах ийм боломж бүрдүүлж байгаа бас ийм баримтчгт гарын ус хилцээрт гарын ус зурх гэж байна. За үүнээс гадна одоо эдийн засгийн чиглэлээр хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарч ажиллах энэ салбарын хамтын ажиллагааг тодорхойлсон ийм баримтчгт гарын ус зурхаар төлөвлөж байна. Зөвхөн гэрээ хэлцээ байгуулаад зогсохгүй мөн одоо энэ салбаруудын хамтын ажиллагаа бодитоор өөрийнхөө ажлын үеэр эхлүүлэхээр одоо ингэж ярьж тохиролцож энэ айлчлал бол одоо 6 дугаар сарын 1-2-ны өдөр манай улсад хийгдэхээр төлөвлөгдөөд одоо өнөөдөр ингэ зарлагдаж байна. Тэрнийхүү айлчлалын одоо үр дүнд Монгол улс болон Туркменистан улс харилцан хамтын ажиллагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл байгуулагдана. Энийг хамтарсан мэдэгдлээ бол гаргаад олон улсын хэмжээнд одоо нээлттэй тунхаглаад зарлчиж байгаа учраас манай улсын Туркменистан улстай одоо ойрын жилүүдэд хэрхэн ажиллах вэ гэдэг энэ замын зурагт нь өөрөө тодорхой болоод гараад ирж байна. За мөн 25-аас 27 оны хооронд яг бодитоор ямар ажлуудыг хамтарч хийх гэж байгаа юм бэ гэдэг энэ замын зураглаа гаргаад бас батлах гад ингээд айлчлалын бэлтгэл ажил бол идэвхтэй явагдаж байна. Тэгэхээр нэгдүгürt айлчилсан манай улсын ерөнхийлөгчийн Туркменистан улсад айлчилсан айлчлалын биелэлтийг гаргаад зогсохгүй энэхүү одоо ирэх гэж буй айлчлалын хүрээнд бид юу хийх вэ гэдэг тодорхойлчиход байна шүү дээ. Тэгэхээр манай хоёр орны харилцаа бол их тийм өөдрөг одоо өр өгөөжтэй харилцан бие биенээ ойлгосон нөхсөн ийм одоо салбаруудад идэвхтэй бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг бол өрнүүлэх гол суурьуудыг тавьсан айлчлал манай улсын ерөнхийлөгч хийсэн бол энийг одоо бүр улам амилуулж олон ажил төсөл хөтөлбөр хамтын ажиллагааны гол одоо харилцан тохиролцсон ийм одоо үйл ажиллагаагаар амилуулсан ийм л айлчлал болох байх гэж хүлээж байна да. Тэгэхээр өмнө яг та түрүүн бас тодорч ирсэн нөгөө баримтчгуудаар гар усх зурсан гэр хоёр гол зүйл дээр нөгөө агаарын хилцээрийн тухай ба. За дээрээс нь нөгөө далайд гацгүй хөгжиж орнуудын олон улс судлалын төвийг байгуулах ойрын хугацаанд бас энэ асуудлыг хөндлөнө гэж. Энэ ажлууд бас ямар үе шаттай бол та тодтогч хэлвэл бас. За бас энэ их чухал үр дүн гарсан шүү дээ. Ерөнхийлөгч Хунаян хөрсөх Туркменистан улсад айлчлахтаа бол айлын талд бол бас уриалж исэн. Одоо энэ далайд гарцгүй хөгжиж орнуудын олон улсын судалгааны төв гэдэг энэ олон улсын бие даасан засгийн газар хоорондын байгууллагын төв нь энэ далайд гарцгүй одоо манай улс болон Туркменистан улс шиг далайд гарцгүй хөгжиж байгаа ийм статустай улс орнуудын одоо гол хөгжлийн бодлогын судалгаа, хөгжлийн одоо бодлогын зөвлөмжүүдийг гаргаж өгдөг. Энэхүү байгууллага нь бол өөрөө манай улсын нийслэлд байдаг юм аа. Тэгэхээр энэ байгууллага Туркменистан улс одоо гишүүнээр эсэчээ. Ингэсэн нь бол одоо Туркменистан улсын хөгжил дэвшилд хэрэгтэй. Тэгээ энэ дээр бол олон улсын хэмжээнд ялангуяа нэгдсэн үндэсний байгууллагын хүрээнд олон талт яриа хэлцээний механизмыг ашиглаж одоо хамтарч ажиллах тий одоо хоёр талаараа бол идэвхтэй хамтын ажиллагаа яваад эхэллээ. Олон талт хамтын ажиллагааны хүрээнд ч гэсэн бид бол бас нэгдсэн үндэсний байгууллагын хүрээнд мөн далайд гарцгүй хөгжиж буй орнуудынхаа бүлгийн хүрээнд бол идэвхтэй хамтын ажиллагааг одоо явуулъя. Та бүхэн маань энэ олон улсын байгууллагатай элсэч гэдэг энэ одоо уриаг бол өгч ирсэн. Энийний дагуу одоо ерөнхийлөгч хөрсөхийн одоо Туркменистан улсад хийгээд ирсэн айлчлалын дараах нь Туркменистан улс дотоодынхаа бүх процедурыг одоо хангаад засгийн газар болон парламентаар хэлцээд энэхүү олон улсын байгууллагад манай улсад төвтэй далайд гарцгүй хөгжиж орнуудын
олон улсын судалгааны төвд одоо бүрэн гишүүнээр элсэхээр шийдвэрээ гаргаад энэ одоо гишүүн болсон байгаа. Тэгээ энэ талаараа бол бас мэдээж ирж бас манай улсад ажиллахтаа бол дурдах бах. За мөн зарим төлөөлөгчд нь бол одоо энэ 7 дахь хөгжиж орнуудын олон улсын судалгааны төвөөр бас зочилж үйл ажиллагаатай танилцах ийм мэдээ бол ирсэн байгаа. За үүнээс гадна мэдээж одоо агаарын хэлцээр бол хийгдсэн. Тэгэхээр энэ агаарын хэлцээр бол одоо 70 гаруй орны хувьд мэдээж тийм ээ бас эдийн засгийн хамт харилцаа хамт ажиллагааг хөгжүүлэхэд хүн хоорондын харилцааг ойртуулахад тийм соёл урлагийн ингээд бусад бүхэл харилцааг одоо идэвхжүүлэхэд бол агаарын харилцаа гэж чухал. Манай улс 70 гаруй орн. Тэр агаарын харилцаа гэдэг бол өөрөө чухал. Энэ чухалаараа бас энэ хэлцээрийн хэрэгжилт бол явандаа их сайн байх болов уу гэж бодож байна. Ингийн тул мэдээж аялал жуулчлал өгчих ёстой. Харилцан одоо бие биенээ сонирхох ард иргэдийн тоо нэмэгдэх ёстой. Тэхийн тулд одоо энэ хүү айлчлалууд ч гэсэн бас хувь нэмэр оруулах байх гэж бодож байна. За мөн энэс гадна бол бас хоёр орны хооронд бас нэг яригдсан зүйл бол энэ Туркменстан Монгол улс хоёрын хооронд бол бизнес форумуудыг одоо идэвхтэй зохион байгуулдаг байя гэж ярилцж тохиролцож байсан. Тэгээ энэ утгаараа Туркменстан улсад хийсэн айлчлалын үеэр ч гэсэн бизнес форум зохион байгуулж ирсэн аж ахуй нэгжүүд, манай баялаг бүтээгчид бас ерөнхийлөгчийн айлчлалын одоо яг одоо бизнесийн бүрэлдэхүүнд багтаж явсан аж ахуй нэгжүүд манай л очиж тэр улсын нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин мөн одоо аж ахуй нэгжүүдтэй уулзаж байсан бол одоо энэ 6 дугаар сарын 1-2-ны өдөр болох төрийн айлчлалын үеэр Монгол Туркменстаны бизнес форумыг ч гэсэн бас манай аж үйлдвэрийн танхим гадаад харилцааны яамтай хамтраад ерөнхийлөгчийн таван газар бас дэмжиж ингээд энэ хүү бизнес форум зохион байгуулах гэж. Тэгээ энэ бизнес форумд бол зүгээр худалдааныхаа төлөөлөгчдийг авчраа зогсохгүй шадар сайдаа салбарын одоо 10 гаруй сайд нараа аваад аж ахуй нэгжүүдээ аваад за мөн одоо бараа бүтээгдэхүүнээ аваад манай улсын нийслэлд хүрэлцэн ирж байгаа. За бас нэг одоо үйл явдал бол өнгөрсөн өдрүүдэд бүгд найрамдахад Австри улс эрхэлж манай улсад айлчлалгээд одоо өнөөдөр бол өндөрлөж байна. Тэгэхээр яг энэ айлчлалын одоо үр дүнгуудыг та багцлаад бас мэдээлэл өгвөл. Тэгээ ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Австри улсын ерөнхийлөгч манай улсад анх удаа төрийн айлчлалаа. Ер нь одоо энэ жил чих олон тийм анхны айлчлалууд түүхэнд одоо тодор бичигдэж үлдэх анхны айлчлалуудыг бид хамтран зохион байгуулж штэ. Тэгээд гадаад харилцааны яам, ерөнхийлөгчийн намын газар, засгийн газар гэдэг бүгд л одоо их идэвхтэй ажиллаж бэлтгэлийг бол хангасаар ажиллаж байна. Энэ Австри улсын ерөнхийлөгчийн манай улсад хийж байгаа айлчлал бол одоо манай улс чинь дипломат харилцаатайгаа одоо 62 дахь жил рүү орж. Тэгэхээр энэ нэгэн жарны харилцаа хамтын ажиллагаа дүгнэж ирэх одоо жарандаа дараагийн жарандаа хэрхэн ажиллах уу гэдгээ бас тодорхойлохоор Австри улсын төрийн тэргүүн анх удаа манай улсад ийм сайхан түүхэн айлчлал хийлээ шүү дээ. Энэ хүү айлчлалын үеэр хоёр талын хамтарсан мэдээлэл гарсан. Хамтарсан мэдээлэлтэй ч гэсэн бид нар бол олон улсын хэмжээнд хоёр талаараа болон олон талаар тийм ээ нэгдсэн үндэсний байгууллагын хүрээнд бусад одоо энэ дипломат шугамар ярьж байдаг олон талт яриа хэлцээний механизмын хүрээнд хэрхэн ажиллах вэ? 70 гаруй орнууд гээл те бид түрүү ярьсан. За мөн одоо тээвэр логистикийн асуудал ямар чиглэлээр хамтарч ажиллах уу гэдгээ бол одоо байр сууриа нэгтгэж нэгдсэн үндэсний байгууллагын хүрээнд идэвхтэй ажиллахаар цаашаа үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцсон. За хоёр талаараа бол бид нар яаж ажиллах вэ гэхээр шинжилгээ ухааны академиуд хоорондоо гар үсэх зурлаа. За соёл урлагийн салбарт идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлж одоо сонгодог урлагийн одоо ноён оргил болсон Австри улсын консерватор одоо нэртэй консерватор болох Вений хөгжмийн урлагийн их сургууль манай үндэсний консерватортой одоо хамтарч ажиллах гэрээ байгууллаа. За мөн одоо Австри улсын ерөнхийлөгч манай улсад хийсэн энэ айлчлалын төрийн айлчлалын хүрээнд байгуулагдсан эрх зүйн гол баримт бичгүүдийн нэг нь бол нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр. Энэ нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулагдсанаар хоёр орны ард иргэд харилцан бие биенийхээ нутаг дэвсгэр дээр ажиллаж амьдарч байгаа тохиолдолд тэнд ажилласан хугацаа болон нийгмийн даатгалд одоо төлсөн шимтгэлийнхаа ногдох хувийг бол тэтгэр болон буцааж авах боломжтой. Нэг өсөндөө монголчууд Австри улсад хөдөлмөр эрхлээд амьдрах тэр нөхцөл бололцоо нь бол их зүүн орчин бол их тийм таатай болж сайжирч байна гэсэн. Мөн одоо Австри улсын иргэжсэн манай улсад бас ирж ажилладаг болсон. Маш олон экспертүүд манай улсад ажиллаж байгаа. Тэдгээр улсууд маань ч гэсэн бас энд ажилласан хугацаагаараа тэндээ нутагтаа тэтгэврээ тогтоолох ч гэсэн энэ бол одоо ингэ харилцан боломжтой болж байна гэсэн үг тийм. Тэгээ мөн хоёр талын энэ олон салбаруудад хамтын ажиллагааг өрнүүлж болох бусад салбаруудыг бид бас эрэлхийлэн ажилласан. За үүнээс гадна бол бас дипломат паспорт эзэмшдэг иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн ийм хэлцээр байгууллаа. Тэгэхээр одоо манай улсын
албаны зочид албан шугамар, ажлын шугамар одоо Австри улс руу айлчлахад бол одоо визгүй дипломат паспортоор визгүй явахаар болж байна. Энэ бол их тийм ажлын хөнгөвчлөлт л дээ. Одоо манай улсын дипломатууд чинь холбооны бүлээн Герман улс, Франц улс тэгээд Европын холбооны маш олон улсуудад визгүй болцсон байдаг бол Австри улс виз авах ёстой шаардлагатай байсан. Энийг бол одоо бас болиулж байгаа. Тийм учраас энэ бол бас айлчлалын бас гол үр дүнгуудын нэг. Тэгээд дипломат паспорттой иргэдийг визээс чөлөөлж ийнэ гэдэг маань явандаа цаашдаа бол албан паспорт, энгийн паспортод ингэ явах анхны энэ том алхмууд хийж байна гэсэн. Тэгэхээр энэ хүү айлчлал маань өөрөө зөвхөн одоо түүхэн ач холбогдолтой байгаа зогсохгүй маш тодорхой гэрээ хэлцээрүү зурагдсан. Хоёр орны ард иргэдийн одоо амьдрах, ажиллах одоо тэр иргэд хоорондын харилцаа хөнгөвчлөх ийм маш олон заалтуудтай хэлцээрүүд хийгдсэнтэй нийгмийн хамгаалал, бизнес, одоо дипломат паспортын визээс чөлөөлөх гэдэг мөн одоо соёл урлагийн салбарч гэсэн хамтран ажиллахын хэлцээрүүд байгуулагдж байгаа нь бол өөрөө ард иргэдийн хооронд одоо хүн хоорондын харилцааг хөгжүүлэх, хүн хоорондын харилцаа хөгжснөөрөө харилцаа өөрөө их хөгжиж, өргөжж харилцан ихтгэлцэл бий болдог. Тэгэхээр энэ нь бол өөрөө их тийм чухал ач холбогдолтой. Мөн одоо ерөнхийлөгч нарын хоорондын уулзалтын үеэр бол боловсролын салбарт идэвхтэй хамтарч ажиллах. Илгээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд манай оюутнуудыг одоо бакалаврын чиглэлээр Австри улсын одоо ихтэй сургуулиудад тиймээ суралцуулах, Грацийн их сургууль, Леобны их сургууль гэдэг одоо маш нэртэй олон улсын хэмжээнд төлөв зөвшөөрөгдсөн уул уурхайн чиглэлээр, техник технологийн чиглэлээр, урлаг соёлын чиглэлээр одоо сургалт явуулдаг томоохон дээд сургуулиудад манай улсын оюутнуудыг одоо өргөн цар хүрээтэйгээр хүлээн авах ийм одоо боломжийг бүрдүүлсэн юм айлчлал боллоо. За мөн айлчлалын хүрээнд бас нэг юмыг бол тодтогч ярьсан юу гэхээр манай улс Австри улс хоёрын хооронд нэг оюутнуудын маань хувьд бол их тийм нэг нааштай нэг зүйл байдаг. Юу гэхээр манай улсын одоо ерөнхий улсын сургуулийн гэрчлэгээ буюу ЕШ-ийг Австри улсад шууд хүлээн зөвшөөрдөг. Яг Австри улсад одоо 12 дугаар ангид төгсөж байгаатай адилхан хэмжээнд хүлээн зөвшөөрдөг ийм хилцээрийг бид аль 2000 он гарсны дараа байгуулсан байдгийг. Тэгээ энэний хүрээнд бол одоо оюутнууд Австри улсыг одоо суралцах орноор сонгоход их тийм дөхөм байгаа гэдгийг бол хоёр улс одоо дахиж нотлоод тэгээ энэний хүрээнд бас цаашдаа оюутнууд манай одоо ойрын 3 дахь хөрш болох Европын холбооны гишүүн Австри улсад бас илүү төлхөө суралцж хоёр орны харилцаа хамтын ажиллагааг ирээдүйд авч явах бас гүүр болоосоо илүү гэж бид нар бодож байгаа. За Монгол улсын гадаад харилцааны зовлонт амжилт, за гадаад харилцаа хэрхэн өргөж байгаа талаас тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа. За баярлалаа тав. Ажлаа амжилтсан. За баярлалаа. За үзэгч та бүхэнд энэ удаагийн тодорхойлол ярилцлагын дугаарт маань Монгол Улсын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх одоо юртай бид ярилцлаа. Тодорхойлол ярилцлагын энэ дугаар өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа.